За хуралдаанаар хэлцэх асуудлыг та бүхэн танилцуулъя. Монгол улсын 2015 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд 2 дахь хэлэлцүүлэг. Засгийн газар 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн. За, Тэмэрлэг шүү. Дараа нь Батэрдэн шүү. За баярлалаа. Эхлээд байгаль орчин ногоон хөгжлийн яамны төсөвтэй холбогдуулаад нэгдүгээртэл Монгол улс одоо ногоон хөгжлийн стратегтэй болсон. Тэгээ стратеги маань одоо ингээ 15 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх ёстой. Тэр стратегид одоо заасан зорилтуудыг 15 оны төсөвт тусгах талаар анхаарах ёстой. Тэгэд эхний асуулт өгөөд санал бол энийг төсвийн манай байнгын хорооноос төсвийн байнгын хороонд явуулах энэ дүгнэлтэн тусгаасаа гэж бодож байна. Ногоон худалдан авалтын асуудал энэ төсвийн бүх ерөнхийлөн захирагч бүрээр яаж туссан бэ? Энийг тусгах ёстой. Эдийн засаг 15 онд хүндэрнэ. Төсвийн байдал хүндэрнэ. Мөнгөний бодлого хатуурнаа. Монголчууд жинхэнэ хэмнэлтийн горимд орох ийм орчин, ийм цаг үе үүсэх гэж байна. Энэ тохиолдолд төсвийн урсгал бол зардлыг дээд зэрэгээр хэмнэлт хийхээс гадна хөрөнгө оруулалтыг бол хамгийн оновчтой болгох ёстой. Энэ оновчтойгийн нэг хэлбэр нь бол ялангуяа энэ төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн худалдан авалттай холбоотой асуудал нь бол ногоон худалдан авалтын төсвийн нийт одоо худалдан авалтанд тодорхой хувь хэмжээгээр тухайлбал 20 хүртэлх хувиар зааж өгөх ёстой. Тийм учраас энэ ажил маань 15 оны 1 сарын 1-ээс эхлэх ёстой. Тийм учраас манай байнгын хорооноос энэ талаар төсвийн байнгын хороонд явуулах дүгнэлтэнтэй тусгаж өгөх. Энэ ногоон хөгжлийн яам, энэ ногоон худалдан авалтын асуудлыг энэ 15 оныхоо төсөвт яаж тусгасан талаар бас нэг тодорхой мэдээлэл хэлчмээр байна. Нэгдүгээрх нь энэ. Хоёрдугаарт хүнс хөдөө аж ахуйн салбарт үнэхээр одоо цаашдаа энэ 13 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хүчин зүйлүүд үзэгдвэл уул уурхайн бус эдийн засгийг цаашаа бид уул уурхайн талаас энэ дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх энэ найдвар бол их бага байна. Тэгээ энэ тохиолдолд бол уул уурхайн бус сектор, түүний дотор хөдөө аж ахуй энэ хүнсний чиглэлд цаашдаа бас хөрөнгө оруулалтыг оновчтой болгох, тухайн салбаруудын бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлэх ийм зүйлүүдийг бол одоо 15 оны хүнс хөдөө аж ахуйн яамны төсөвт бол тусгагдсан байх ёстой. Энэ талаар тодруулга авмаар байна. Санал бол мөн байнгын хорооноос явах дүгнэлтэнд тухайлбал нэгдүгээртэл энэ малчтын өнөөдрийн орлогын бүтэц, өнөөдрийн Монголын малчтын орлогын бүтэц зах зээлд нийлүүлж байгаа мах зэргийг махны бүтээгдэхүүн тэрийг харахад бол малчтын дунд бол орлогын хүчтэй ялгарл аль хэдийн үүссээд энэ тохиолдолд төрийн зүгээс бол ялангуяа манай байнгын хорооны зүгээс энэ малчтын малын хуулийн татварыг яах юм гэдэг асуудлыг одоо би хүнс хөдөө аж ахуйн яамнаас асууж байна. Өнөөдөр Монгол улсын Улаанбаатар хотод нийлүүлж байгаа бүх нийт махны 43%-ийг нийт малчин өрхийн 14%-ийг эзэлж байгаа. 500-аас дээш толгой малтай энэ малчин өрхүүд нийлүүлж, өөрөөр хэлбэл энэ орлогын ялгарл их хүчтэй болж байна. Малчтыг эдийн засгийн харилцаанд бүрэн оруулахын тулд татварын харилцаанд оруулах хэрэгтэй. Тийм учраас нэг нуугдмал нөөцөл энэ малын хуулийн татварын асуудал байгаа. Энэ тал дээр хөдөө аж ахуйн яам болон сангийн яамны байр суурь ямар байд юм бэ гэсэн нэг хоёрдугаар асуулт. Гуравдугаар асуулт нь энэ хүнс хөдөө аж ахуйн салбарт байгаа одоо гурилын хувьд тийм ээ энэ үн докторжуулалтын хөтөлбөрөөс Монгол банк бол дараа 15 онд бол ерөнхийдөө бол аажмаар татгалзаад ингээд энийг бол арилжааны банк
холбогдох секторуудад үлдээх гэж байна. Энэ тохиолдолд бол 15 онд бол танай яамны хувьд бол энэ гурил, мах, цагаан будаа, элсэн сахар гэх мэт ийм зүйлүүд дээр болон бусад энэ үн тогтворч инфляцид нөлөөлдөг нийлүүлэлтийн гаралтай инфляцийн одоо энэ хүчин зүйл нь болдог энэ бүтээгдэхүүнүүд дээр ямар бодлого 15 оны төсөвт суулгаж өгсөн бэ? Мэдээж хэрэг татаас шилжүүлэг байж байгаа. Анаас гадна механизмын хувьд бол яаж өөрчлөгдөх юм бэ гэсэн ийм нэг бодлогын чанартай юм асуулт. Тэгээ энэ бол бас санал юм шүү. Миний асуултууд бол дандаа санал, тийм учраас байнгын орооны бас дүгэлтэнд тусаасаа гэж бодож байна. За баярлалаа. За